Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Холбоос подкастын энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараараа та бүхэнд Мегмар Жав гэдэг залууг урьж оролцуулаад байна. За сайн байна уу Мега? За сайн байна уу түүх. За өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. За юун түрүүд манай урилгыг хүлээн авч подкастэнд орж яриа өгч байгаад маш их баярлалаа. За тэгээд яриагаа хоёлаа яг таны өөрийн чинь ажил мэргэжилтэй холбоотойгоор яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Та өөрийгөө товчхон манай сонсогчдод танилцуулаач. За намайг юуны түрүүнд мөн энэхүү подкаста урьж оролцуулж аваад их баярлалаа. Тэгээ намайг түрүү танилцуулсанчлан Мегмар Жав гэдэг. Би яг үндсэн мэргэжил бол амтны судлаач мэргэжилтэй. Тэгээ одоогоор оюутлогоо компани байгаль орчны хэлттэст амтны мэргэжилтэн альбом тушаал хасдаг юм байна. Тэгээ одоогоор 6 жил ажиллаж байна оюутлогод. Яг энэ мэргэжлээ хаана эзэмшсэн бэ та? Энэ амтны судлаач гэдэг чинь шүү дээ. Судалгааны ажлын чинь сэдв. Би бакалавра мөс төгссөн. Мөсийн экологи байгаль хамгаалал гэдэг тэр ангийг 2007-оос 11 онд төгсөөд тэгээд 2013 онд бол магистра бас амтны экологи, амтаа хамгаалалтай газар нутгуудын менежмент гэх мэт тийм сэдвүүдээр Америкт сурсан магистра. Гэхдээ яг миний магистрийн үндсэн судалгааны ажил бол их нартын байгалийн нөөц газрын хярс үнэгний тархалтанд ландшафтын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тийм судалгаа хийсэн. Тэгээ компьютер загварчил одоо нөгөө Max R гэдэг юу гэдэг ч тийм Max Like гэдэг R статистик програм дээр гэдэг пакэж тэгээд ArcGIS програмуудыг ашиглаад тийм компьютер загварчил бол Монголд оруулж ирээд тэгээд тийм судалгаа хийсэн. Тэгээ Монголд 2 жил Америкт Вермонтын их сургуульд сураад тэгээд магистрийн ажлыг хамгаалчаад Монголд ирснийхаа дараа тэр програма компьютер загварчлалаа бол Монголын эрдэмтэд судлаач нарт танилцуулах ажлыг бол бүтэн жилийн хугацаанд явуулсан. Хэд хэдэн газруудаар ороод сургалт явуулаад яриа хийгээд. Тэгээ би өөрөө бас тэр Америк сурч явах хугацаанд би Америк сурахдаа нөгөө Америкийн засгийн газрын тэтгэлэгтэй Fulbright гэх хөтөлбөр өгдөг тийм. Тэр хөтөлбөрийг аваад Америк сурч ирсэн. Тэгээд тэр хөтөлбөр маань бол 100% тэтгэлэгтэй маш сайхан хөтөлбөр байдаг учраас багштай их рекламадад ийм хөтөлбөр өгд юм байна. Тэгээ бас судлаач нарт зориулсан ийм хөтөлбөр өгд юм байна. Академик та сонирхооч гэх. Тэгээд намайг тэнд сурж явах үед манай багш бас тэр хөтөлбөрт бүртгүүлээд тэнцээд намайг төгсөөд Монголд ирэхэд надтай хамт Монголд ирсэн. Тэр хөтөлбөрийг аваад тэгээ Монголд бас судалгаа хийгээд тэгээ судалгаа хийж байхдаа хамт надтай хамт энэ тэд бас сургалж сурталчилгаа явуулаад нөгөө компьютер загварчлалаа бас битээр танилцуулаад явсан байгаа. Тэгээ миний магистрийн ажлын яг гол юу хийсэн бэ гэхээр яг их нартын байгалийн нөөц газар байгаа үнэг ямар амьдрах орчинд их тархах юм байна. Тэгээ тэр амьдрах орчинд нь өөрчлөлт гарснараа тархалт нь нүүдэл хөдөлгөөн нь хаашаа шилжих боломжтой вэ гэдэг тийм одоо компьютер симуляц гэх юм уу? Тийм таамаглал маягийн юм гаргасан. Тэгээ компьютер дээр хэд хэдэн амьдрах орчнуудыг оруулаад за хамгийн тохиромжтой хэд байна. За нэг 4 амьдрах орчин хамгийн тохиромжтой байна. Энэ 4 амьдрах орчин нэг нэгээрээ ийм өөрчлөлтүүд гарах юм бол ингэх юм байна. Нийлээд 2-3-аараа одоо ийм комбинац өөрчлөлт гарах юм бол ийм нөлөө гарах юм байна. Тэгснээрээ хэр сүнэг маань тархалт нь хоошоо урагшаа юу уул хаттай тэр бартат руу газар руугаа орох юм уу эсвэл илүү задгай тэр тал газар руугаа орох юм уу гэдэг тиймэрхүү судалгаа хийсэндээ. Тэгээд 2015 оны 100 Монголд ирээд тэгээд дөнгөж төгсч ирчээд энд бас гэрээгээр ажиллаж байгаад 16 оны 1 сараас оюутлогын хүнцэн ажилд орж эхэлсэн. Магистрийн ажил их гоё санагдаж байна л да. Би яг профессор Жэд та хоёрыг occupancy modeling гэдэг сургалтыг биологийн хүрээлэнд хийж хахад яг суужсэн. Надад бол сонирхолтой санагдчихсэн. Гэхдээ бас модель загварчлал хэцүү тий. Тийм тэр ч үднээсээ бид хоёр бас сургалтын ойлгохтой яг
өмнө нь би бас өөрөө одоо Монголд тахта магистртаа сурахаас өмнө ингээл энд бас янз бүрийн зохион байгуулж байгаа сургалтанд оролцсон явдаг гэсэн. Тэгэхээр яг нөгөө ихэнх сургалтууд чинь нэрвчилсэн тухайн програмыг ч юм уу тухайн арга зүйг бол яг суурьтай хүндэн гэж зориулаад сургалтанд явцдаг. Тэгэхээр заримдаа ойлгохгүй хоцрогдох тийм тохиолдол гардаг байсан учраас бүтээл сургалтын болгохдоо бол тэр шууд програм тийм хэцүү техникэл юм руу орохоос илүү зүгээр суурийн хөвчлэн зааж явсан. Тэгээ яг Excel дээр энэ програмыг ашиглахгүйгээр Excel дээр яаж орлуулж хэдэн томьёо бичээл энэ арга зүйг ашиглаж болох вэ? Тэгээд тэр яг програм нь одоо нэг run гэж товчлуур дарчаас тэ бүх параметр үйлдэлүүдэд оруулаад товчлуур дарахад тэр товчлуур дарсны цаана ямар процесс явагдаж байгаа вэ гэдгийг Excel дээр бас ингээд нэг бүрчлэн тайлбарлаад томьёонуудын задлаад тэгэж орж ирсэн. Тэгэхээр нөгөө нэг бүтэн 1-2 хоногийн тийм сургалтууд болж ирсэн. Тийм. Тэрнээс биш бол ганц тэр нөгөө occupancy model-ыг тэр чигээр нь ажиллуулцдаг нэг юу програм байдаг. Тэгээ тэр програм дээр бол зүгээр амьтныхаа ч юм уу те нөгөө тархалтын тэр цэгүүдийг оруулаад GIS координат цэгүүдийг оруулаад тэгэл run гэж товчлуур дарчин тэнгуут нөгөөх нь бүх процессыг бодвол тархалтын магадлалыг гаргаад ирдэг байхгүй. Тэгэхээр зүгээр шууд тийм ганц програм ингэчнэ гэж яхаар суурьаар нь заасан зүгээр юм болов гэж тэтг орж ирсэн. Зөв. Зүгээр энэ occupancy modeling гэдэг яг монголоор юу гэж нэрлэж байгаа вэ? Энэ бол үндсэн санааны тархалтын тухайн бодлогын тухайн одоо зүйлийн тархалтын магадлалыг л гаргадаг тийм компьютер загварчил. Одоо ийм амьдрах орчинтой за хэр сүнэг гэхэд бол нэг иймэрхүү амьдрах орчинтой газар тарах магадлал өндөртэй байна. Тийм учраас одоо их нартын байгалийн нөөцийн газрын энэ хэсэгт хэр сүнэгтэй таарах магадлал тэтөвтэй гэсэн одоо нэг heat map гэдэг чинь нэг тийм газрын зураг маягийн гаргаж байгаа хгүй. Тэгэл за хад чулууртай энэ хэсгээр бол нэг тарахгүй байна яадаг шар үнэг их байдаг. Тэгээ тэрнээсээ дайждаг. За бас хэд ил заатаа талдаа бол байхгүй байна. Байхгүй. За ийм намхан бут цөөхтэй эсвэл 1 метрээс доошоо ургамлын бүрхөвчтэй иймэрхүү газруудаар харин тарах юм байна. Тэгэхээр тэндээ бол тарах магадлал өндөртэй гэсэн тийм л тооцоол хийдэг юм загварчлаа. За бас өөрийнхөө яг энэ үндсэн мэргэжил магистрийн ажлын талаар бас товчхон мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За яг үндсэн гол хуйлагийн яриа бол яг одоо таны өнөөдөр хийж байгаа яг ажилтай чинь холбоотойгоор би хэдэн асуултууд асууя гэж бодсон юм аа. За оюутлогын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй одоо ингээд нөлөөллүүд байгаа шүү дээ тий. За энийг яг энэ нөлөөллийг яг ямар нөлөөллүүд байдаг гэж авч үздэг вэ? Энэ байгаль орчин талаас. Тий. За энэхүү нөлөөллийг тодорхойлох наривчлсан үнэлгээг бол 2012 оноос хийсэн байгаа. Тэгээ гадны 3 дахь байгууллагаар тэгээд хэд хэдэн нөлөөллийг бол тооцоолсон. За байгаль орчин ингээд бүр үнцээр нь авах юм бол одоо ус, агаар, дуу чимээ, тэг хог хаягдал, амтуу ургамал гэдэг олон төрлийн ярьж болно. Гэхдээ би бол яг өөрийнхөө хариуцдаг амтных нь тэг биологи олон янз байдлын талаас ярихад бол яг хэд хэдэн эхлээд бол нэг тэргуунд хамгаалах шаардлагатай ховор, нэг ховор ангилд орсон зүйлүүдийг бол тодорхойлоод за одоо оюутлогын орчмоор тэр хам бод галбын гоо орчмоор тархалтай хулан хар сүлд тэг аргалын ангир одоо шуудаас бол могоцоглоо жороо тоодог хулан жороо гэл гэх мэт ийм амттын зүйлүүдийг тодорхойлоод за эдгээр амттад бол шууд болон шууд мусаар нөлөөж болох юм байна. За жишээ нь оюутлогоос одоо гашуун сухбаттай хятадын чиглэлд явсан бажмал тээврийн зам дээр бол гээд амьтдын нүүдэл хөдөлгөөн шууд бусаар нөлөө үзүүлэх магадaltaй байна. Аль эсвэл ингээд тэрэн дээр орон нутгийн тээврийн хэрэгсэл эсвэл оюутлогын хэрэгсэлд амьтанд ингэж мөргүүлэх тийм эрсдэл байна. Аль эсвэл ингээд дуу чимээнээс дайжих эрсдэл байна. Гэх мэт ингээд энэ нөлөөллүүдийг үнэлээд тэгээд тэр нөлөөллүүдийг хамгийн түрүүнд арилгах ямар арга хэмжээ авах вэ? За дараа нь энэхүү нөлөөллийг арилгасныхаа дараа
Үүр нөлөөлөл найрлах боломжгүй бол бууруулах ямар арга хэмжээ авах вэ гэд ийм шатлалтайгаар явдаг байхгүй. За бууруулах арга хэмжээ авсныхаа дараа за нөхөн сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ. Тэгээ хамгийн сүүлд нь буюу бүх арга хэмжээ авсны дараа дүүцүүлэн хамгаалах гэдэг ийм арга хэмжээг авна гэдэг ингээд чат болгон дээр нь тодорхойлоод төлөвлөөд тэгээ тэр үйл ажиллагаануудаа хэрэгжүүлээд хамгааллын ажиллагаануудаа хэрэгжүүлээд тэгээ хамгааллын ажиллагаанууд маань хэр үр дүнтэй байна гэдгийг нь бол ингээд мониторингийнхаа үр дүнгуудаар бол ингээд одоо тооцоолоод тэгээ ингээд явдаг. За жишээ нь гэхэд за ойлгоогоос их дотроо явсан 200-ын цэглэхэн шугам байдаг шүү дээ. Тэгэхүү цэглэхэн шугам байна ингээд шуудын амьдрах орчин нүүдлийн зам дундуур бол дайр өнгөрсөн. За одоо ховор шууд болох нь жороо тоодог. Гонин тоодогт бол ингээд нөлөө үзүүлэх магадaltaй. Яа гэх юм бол юм өндөр цэглэхэн 40 м, 60 м өндөр цэглэхэн шугамыг бол нүүдлийнхаа үеэр ч юм уу тэ нисэж явж явах үедээ бол ингээд мөргөж эндэх эрсдэл бол байдаг. За энэ эрсдлийг бууруулахын тулд бол нислэгийн чиглэл өөрчлөх далбагнуур гэдэг нэг тийм төрлийн далбагнуур. Дээрэс нь мөн оромог тийм одоо тод шар өнгөтэй цацрагчтай тийм оромог сүрлүүлсэн байд. Одоо хамгийн эрсдэл өндөртэй буюу хамгийн дээд игнэний шугамд нөгөө 200-ын цэглэхэн шугамны газардуулах шугамд тийм сүрлүүлдэг олон улсын стандартанд дагуу. Тэгээд тэрнийхээ судалгааг одоо ингээд хийгээд хэр үр дүнтэй явж байна гэсэн юм судалгаа хийгээд ингээд жил бол сар болгон бид нөгөө цэглэхэн шугамнуудынхаа дагуу мониторинг хийдэг байхгүй. За энэ сар хэдэн шугам идсэн байна, хэдэн ховор шууд байна, хэдэн элбэг шууд байна, хаана идчихээн. За энэ одоо цэглэхэн шугамтай мөргөлдсөн газарт нь далбагнуур маань байсан байна уу, ажиллаж байна уу? Тухайн далбагнуур маань бас говь зүлийн салхитай хэсэг байдаг учраас заримдаа нөгөө ингээд салхинд хөдлөхгүй гацчихдаг. Тэгэхээр гацсан байна уу, хөдөлж гин үү, унтсан байна уу гэх мэт иймэрхүү мониторинг ажлууд автомол хийгээд явдаг. Таны ярианаас чинь нэг юм зүг тодруулаад асуух гэсэн. Одоо энэ оюутлогоо төслийн хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүд авж штэ. Энэ маань өөрөө ингээд бүхэл бүтэн одоо цаанаас одоо ямар одоо юу гэдэг стандартын дагуу эсвэл олон улсын стандарт байдгүй, Монгол улсын хууль дүрм журам байдгүй, үе шаттай арга хэмжээнүүд аваад байна шүү дээ. Одоо эхлэлээс ахуулаад одоо бүр дуусаад дуусныхаа дараа үлдэгдэл нөлөөлөл гэдэг нүүцүүлэн хамгаалалттай холбоотой ажлууд хийж. Энэ яг ямар дүрм журмаар зохицуулагдаж танаа төсөл хийгддэг вэ? Энэ үйл ажиллагаагаа явуулдаг вэ? Энэ бүх үйл ажиллагаанууд маань олон төрлийн дүрм, хууль дүрм, стандарт шаардлагуудыг бол дагдаг. За хамгийн түрүүнд мэдээж Монгол улсынхаа хууль дүрм журам дагаж хэрэгжүүлнэ. Дээрэс нь оюутлогоо төсөл маань Рио Тинтогийн үйл ажиллагаанд явдаг учраас Рио Тинтогийн дотоод биологийн баланс байдлын хамгааллын стратеги стандарт журмууд байгаа. Тэрийг дагна. Дээрэс нь оюутлогоо төсөл маань бас олон улсын банк санхүүгийн одоо байгууллагатай хамтран ажилладаг зээлдүүлэгч байгууллагууд гэдэг тэдгээр байгууллагууд маань бас өөрсдийн гэсэн дүрм журам стандарттай. Одоо жишээ нь гэхэд Европын сэргээн босвол төвчлийн банкны PS6 performance стандарт гэдэг биологийн баланс байдлын талаар авч хэрэгжүүлэх стандарт байдаг. IFC буюу олон улсын санхүүгийн корпорацийн PR буюу performance requirement 6 гэдэг бас тийм стандарт байна. Гэх мэтлэн энэхүү маш олон төрлийн хууль дүрм журам стандарт шаардлагуудыг хэрэгжүүлж ажилладаг. Тэгээд дээрэс нь Риод бас нэг одоо анхаардаг зүйл гэхээр энэ олон хууль дүрм стандарт журмуудын хамгийн чангаыг дагаж мөрддөг. Одоо жишээ нь Рио Тинтогийн дотоод дүрм журмаас Монгол улсын хууль дүрм журам илүү чанга болох юм бол тэрийг дагна. Монгол улсын хууль дүрм журмаас Риогийн ч юм уу одоо зээлдүүлэгч аль нэг байгууллагын стандарт өндөр байх юм бол аль чангаыг одоо дагаж хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд тухайн бас амтан муу урамлын одоо тархалт ховрдлын ангиллал нь аль талдаа илүү ховор байна. Одоо жишээ нь бүс нутгийн хэмжээнд өндөр тархалтай гэсэн хэдий ч олон улсын хэмжээнд ховор байх юм бол шууд тэр ховор гэсэн ангиллалаар нь аваад хамгааллын арга хэмжээнд явуулна гэсэн.
Тэрнээс биш энэ бүстэй элбэг гэдэг юм чи энийг бол ингээд хамгаалан арга хэмжээнд статус багтаа гэдгээр нь бол авч үзэхгүйгээр аль ховор, аль хамгаалах шаардлагатай, аль чангаыг дагна гэсэн үг. Нэгсэндээ энэ олон улсын дагаж мөрдөх юм юу нэ те олон улсын стандартууд Монгол улсын стандартуудыг аль алийг нь дагаж мөрддөг авч хэрэгжүүлэхдээ бол одоо илүү чангаыг нь буюу аль болох байгаль орчинд нөлөө багтай хэсгийг нь нэгсэндээ стандартуудыг дагаж мөрдгөө гэж ойлголоо тий. Тий. Зөв. Өөрөөр тэр далбагнуур гэдэг нь одоо юу нэгсэндээ тэнд дохио өгөх үс хэмжээний тийм тод өнгөтэй материал байх нь шүү дээ тий. Тий. Одоо 200-ын цэглэн шугамны хамгийн дээдлийн тэр игнэ утас гэдэг байгаа шүү дээ. Газар дуулагч үсгээ. Тэр нь яг нэг тиймэрхүү сааралт өнгөтэй. Тэгээд яг бүрхүү өдөр ч юм уу тийм үед бол бас шууд харагддаг юм билээ. Ялангуяа хурцаа нисэж байгаа ч юм уу. Эсвэл эдэж тижэлээ хайгаад доошоо хараад нисэж байгаа магчин шууд ч юм уу тий. Аль эсвэл өндөглөх газраа ч юм уу ингээм амьдрах орчноо хайгаад доошоо хараад нисэж байгаа тоодгийн хувийн шууд. Гэх мэт ийм шууд маань харахгүйгээр мөргөж идэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тэр шуудад зориулаад ингээд одоо тэр оромог гэдэг тод шарангийн оромог нь бол хум болоод хунгийн хэмжээтэй шууд зориулсан гэж байгаа. Далбагнуур нь болохоор босоод шууд зориулсан. Дээрээ цацруулагчтай. Өдөрч харагдана, шөнөч нөгөө цацруулагчтай учраас нарны юу хөрвүүлүүлээд шөнөч гэдээ харагддаг. Тэгээд байнга салхин нэг өөрөө хөдөлж идэг учраас нөгөө далбагнаад хөдөлж идэг болохоор далбагнуур гэж нэрлэлсэн. Тэгээд тэр ингээд шууд илүү тэр утсыг одоо харах боломжийг олгосноор нөгөө шууд нисэж явах үед дээгүүрний доогуур нисээд гарах боломжийг олгох юм. Тэгээд олон улсын хийгдсэн судалгаа тэр шинжилгээний юг уншихаар за нэг нь одоо зөвхөн тэр далбагнуур байх үед бол тэр эрсдлийг 40% бууруулж гэж байна. Энэ хоёр хамтдаа ингээд байж их юм бол нэг 60-аас 70% бууруулна гэсэн тийм тооцоо байт юм билээ. Тэгээд хоорондоо 2 метрийн зайтай ч юм уу нэгнээсээ адилхан төрлийн нь хоорондоо 4 метрийн зайтай ч юм гэх мэт тийм олон улсын бас яг сурлуулах стандартууд нь байт юм билээ. Тэгээд тэрнийхэн дагуу сурлуулжсэн. Зөв. За ингээд яг хоёулаа нэгэнт ингээд яг шуутай холбоотой хэсэг рүү яриаар орсон юм чинь энэ дээр ч нэг жоохон тодруулаад хэдэн асуулт сүйж бодож байна. Мэдээж та хэд бол өмнө хийгдсэн яг ийм мониторинг одоо анхаа суур мэдээллүүд бол магадгүй байж байгаа бах те. Ингээд яг одоо сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа энэ ялангуяа нүүдлийн шуудын үзүүлэх нөлөөллийг бууруулж байгаа ажлууд чинь өөрчлөлт хэрэг ажиглагдаж байна. Өөрчлөлтүүд мэдээд гарч байгаа бах гэж бодож байна. Яг энтэй холбоотойгоор бол бас оюутлогоо хамааралтай цэглэн шугамнууд дээр бол нөлөөлөл бууруулах арга хэмжээ одоо чинь ингээд нислэгийн чиглэл өөрчлөлт далбагнуур гэдэг. За одоо дунд юм уу баг болттой одоо цэглэн шугамнууд нь шүү дээ. Одоо бас Монгол орнд ихээр сум дундыг холбосон аль эсвэл нөгөө одоо манайх бол евро гүний хоолоос ус татах байгууламж байдаг. Тийшээ явсан цэглэн шугамнууд бол илүү махчин шууд дээр нь суугаад тогон зохиулах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тийм шугамнууд дээр бол тог зохиос сэргийлсэн тийм тусгаарлагч эрзэн бус сурлуулдаг. Тэгээд энэ эрзэнийг сурлуулснараа бол бас тухайн эрсдлээс бол 80% хамгаалдаг. Тэгээд бид нэр энэ бас хаана хамгийн өндөр эрсдэлтэй тийм шонгууд байна. Дээрээс нь нүүдлийн шуудын замналыг хаагур хэсэг нь өнгөрч ийн гэдэг судалгаа хийгээд 16 17 оноос хойш бол оюутлогын хамааралтай бүх шугамнууд дээр тусгаарлагчийг сурлуулсан. Тэгээ тэрнээс хойш бол яг тогон зохиулах эндэгдэл бол 80% шууд буурсан. Энэ чинь бол хийгээд шууд үр дүн гарчиж байгаа ажиллахгүй юу? Тийм байна тий. Тэг яг тэр тусгаарлагчийг сурлууллаа. Шууд суушнаас тогон зохиулах эрсдэл буурч байгаа. Тэгэхээр энэ сайн арга одоо энэ сайн үр дүн дээр үзлээ. Дээрэс нь бид нар ч нөгөө энэ тухайн шуудад зориулсан одоо үзүүлж байгаа үлдэгдэл нөлөөллөө дүүцүүлэн хамгаалах ажил хийх хэрэгтэй тийм. Тэхийн тулд дүүцүүлэн хамгааллын нэг төсөл хэрэгжүүлсэн юу гэхээр оюутлогын бус Монгол орны одоо эрсдэл өндөртэй бусад цэглэн шугамнууд дээр бас яг ийм
тусгаарлаж суйрлуулах, дизайныг өөрчлөх ажлыг бол хийсэн. Тэгээ энэ ажлыг бол Монгол Улсын WSCC буюу Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн байгууллагатай хамтраад 2017-18 онд бол хийсэн. Ингээд тухайн судалгааны байгууллагын зөвлөснөр бол хамгийн эрсдэл өндөртэй энэ одоо Баян онгор, Завхан гэх мэт аймагуудын цахилгаан шугамнууд дээр 300-аад гаруй километр цахилгаан шугамнууд дээр нь бол дизайныг өөрчлөөд тусгаарлах суйрлуулсан. Ингээд нэг жилийн хугацаатай хэрэгжүүлээд дараа жилээс нь эхлээд тухайн жилээсээ яг нөгөө суйрлуулалтаа хийж дуусны дараа мониторингд яваад үзэхэд бол ялангуяа тэр цахилгаан шугам дээр сууж тогтож зохиолдог махчин шуудын эндэгдэл бол 80-90% шууд буурсан. Энэ бол хамгийн бол одоо бидний фокус шуу нь бол эдлэг шонхор байсан Монгол орны бахархал болсон бас нэг хоор зүйлээ шүү. Эдлэг шонхрын тэр эндэгдлийг бас нэлээд бууруулах зорилгоор бол энэ хүү дүүцүүлэн хамгаалалт төслийг бол ингээ хамтран хийгдүүлсэн. Одоогоор нөгөө суйрлуулсан юм байна. Жил болгон 1000 орчим тонны эдлэг шонхрыг ингээд аврах тийм тооцоотой явж байгаа. Өгөө цохолж эндэгдэхээс тий. Тэгэхээр 2018 оноос хэрэгжиж эхэлсэн гэхээр 4 жилийн хугацаатай хэрэгжлээ гэхэд одоо жил болгон 1000 гээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол 4000 эдлэг шонхрыг ингээд эндэгдэхээс аварсан байна гэсэн үг. Зөв. Их мэтчлэн ийм дүүцүүлэн хамгааллын төслүүд бас хэрэгжүүлдэг тий. Юунд дээр дүүцүүлэн хамгаалах гэсдээс та өөрөөр яг жоох аль болох энгийнээр тайлбарлах гэж оролдоош. Дүүцүүлэн хамгаал гэж яг юу юм та. Тий. Дүүцүүлэн хамгаал гэдэг энэ нэр томьёо бас монголоор бас маш залуу саяхнаас хэрэгжиж эхэлж байгаа нэр томьёо тий. Тэгээд хүн болгон өөртөөхөөрөө ойлгохдаг, тайлбарладаг бас яг ингээд нэгдсэн нэг ойлголттой хараахан болоогүй гэж би бол ойлгоод байгаа. Тэгээд энэ тэнд очихоор хүмүүс бас өөртөөхөөрөө ойлгосон байдаг. За ойдлогын хувьд бол дүүцүүлэн хамгаалах юу гэж үзэж байгаа гэхээр түрүүний миний хэлсэн нөгөө шатлалтай арга хэмжээнүүдийг авчиржүүлнэ гэсэн. Тэгээ хамгийн түрүүнд нөлөөллөөс зайлсхийх. За дараа нь нөлөөллийг бууруулах. За дараа нь байгаль тэр нөлөөллөө нөхөн сэргээх. За нөхөн сэргээсний дараа үлдэж байгаа тэр үлдэгдэл нөлөөллийг дүүцүүлэн хамгаалахыг хамгаална гэдэг. За дүүцүүлэн хамгаална юу гэхээр за нэг жишээ дурдлаа гэхэд за ойлгоо нэг 10 гэрцэн 10 м квадрат талбай дээр за нэг нөлөө үзүүллээ гэж бод тээ. Тэгээд зайлсхийгээ бууруулаад нөхөн сэргээсэн чинь нэг 2 гэрцэн 2 м квадрат талбай ингээ яалч үлдэгдэл нөлөөл үлдчихлээ гэж одоо нэг байгууламжийн доор ч юм уу тий. Тухайн байгууламжийн нэг хязгаар байгуул. Тэгэхээр тэр үлдэгдэл нөлөөллийг яг ямар газар нөлөө үзүүлсэн байна. Тэгээд түүнийгээ адилхан орчинтой тухайн бүс нутагт байгаа адилхан орчинтой газар хамгааллын үйл ажиллагаа явуулахыг л дүүцүүлэн хамгаалж ойлгоод байгаа. Энэ болохоор Монголын нөгөө дүүцүүлэн хамгааллын аргачлалын дагуу бодвол юм байна. Өөр бас дүүцүүлэн хамгааллын олон төрлийн аргачлалууд байдаг. Зүйлийг зүйлээр, газрыг газраар, нэг зүйлийг өөр зүйлээр, эсвэл менежментийг менежментээр гэх мэт. За жишээ нь зүйлийг зүйлээр гэдэг бол одоо түрүүний хэлсэн ойдлогоон цахилгаан шугамнаас үүдээд эдлэг шонхорт нөлөө үзүүлэх магадaltaй тэр үлдэгдэл нөлөөллийг бол өөр газар очиод дүүцүүлэн хамгаал хийчих чинь тэр Монгол орны жил болгон 1000-ыг хамгаалт чанаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр дүүцүүлэн хамгаалж байна гэсэн. Ойдлогоон түүхэнд бол одоо 2011 оноос хойш тэр цахилгаан шугамны мониторинг сар болгон хийхэд нэг билүү 2 удаа эдлэг шонхор идсэн тохиолдол байдیں۔ Тэгэхээр нэг хоёр зүйл үү? Нэг хоёр удаа нэг хоёр тохиолдол. Нэг хоёр байтгаал одоо 2011 оноос хойш гэхээр 11 жилийн дотор 2 эдлэг шонхор эндсэн тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр 2 эдлэг шонхор эндсэн байна. Тэгтэл жил болгон 1000-ыг хамгаалж ийн гэхээр чинь одоо нөгөө дүүцүүлэн хамгаал маань 998 байтгаал эдлэг шонхрыг ингээд дүүцүүлээд хамгаалж байна гэсэн үг байна. Нэгсэн доо
Зүг. Нөлөөлсөн нөлөөллийгөө дүүцүүлээд илүү хамгаалж байна гэсэн үг тийм. Тэгээд ингээд эерэг нөлөөлөл үзүүлж байна гэсэн үг. Яг энэ дүүцүүл хамгаал гэдэг асуудал юу байгаа л да? Яг таны түрүүн зэлдэхээр нэг ойлголтын жоохон зөрүүтэй ч юм уу эсвэл тийм юу нэгдсэн нэг тийм юу байхгүй яваад байгаа юм шиг бас харагддаг л да яг. Тэрнтэй бол яг санал нэг байна. За өөр ямар ч тий монголчлтгүй бас дэлхийд эхнэл ер нь бол бас шинэхэн нэр шинэхээр их гэж байгаа. Одоо ялангуяа уул уурхайн хөвдөлтэй холбоотойгоор орж ирж байгаа. Тэгээ яг Монгол орнд бас энэ нэр томьёог оруулаад хамгааллынх нь арга хэмжээг авах гад ингээд нутагшуулах гад явж гин эхлэл маань өөрөө бас сайшаалтай юм л да. Огт байхгүй биш те. Эхлээд ингээд их дөнгөж эхэлж байгаа юм чи оддог оногтой байдаг. Тэгэхээр харин тэрийг олуулаа ярилцаад энэ одоо аж ахуйн нэгж байгууллагууд төрийн байгууллагууд те хоорондоо ярилцаа за аль нь болж байна аль нь болохгүй ингээд туршлага судлаад ингээ сайжруулаа явах юм бол бас нэгдүгээр хурдцтай хоёрдугаар үр дүнтэйгээр ингээд хэрэгжүүл болсон болов уу гэж боддоо шүү дээ. За өөр биологийн байдалд одоо нөлөөлж байгаа өөр ямар нөлөөллүүд байна? Тэрийг хэрхэн яг яаж бууруулж байгаа вэ? Тэгээс та сая нөгөө ялангуяа энэ олон улсын хэмжээнд, Монгол улсын хэмжээнд ховордсон ийм шуудын зүйлүүд дээр голцоо түлхүү ярьлаа. Тийм. Тэг яг жишээ бол хүднээс шуудыг ярьсан. Өөр бас олон төрлийн мониторинг судалгаа байгаль хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. За одоо чинь хамгийн том жишээ бол хулан харьцуулт байна тийм. Хулан харьцуулт бол за хулан дээр жишээ татхад бол одоо саяхны хийсэн судалгаагаар 2021 онд манайх бас газрын тоол энэ зэрлэг амтаа хамгаалах нийгэмлэг за тэгээд говийн баг дархан цааст газрын хамгааллын захиргаа тэгээд одоо байгаль хамгаалагч нар тий энэ хүмүүстэй хамтраад ингээд 2021 онд хамгийн сүүлд газрын тоорлого хийсэн. Тэгэхэд бол 60 орчим мянган хулан тоологч одоо галбын говь төр өмнгийн говь орчмоор дорн говийн бар үсийг өмнө говийн зөв үсийг ойлгох орчим. Тэгээ ингээ үзэхээр IUCN-ийн судалгаагаар бол одоо нэг дэлхийд дээрх нийт хулангийн популяцийн 75% нь бол Монголд байна гэж тооцоо гарсан юм билээ. Тэр цөмөн Монголд байна. За тэр нийт 75% байгаагийн бараг 80% нь энэ галбын говь орчим тэр өмнгийн говь орчмоор байгаа гэсэн тооцоо өгд юм билээ. Тэгэхээр бид нар бол яалчгүй энэ хулангийн талаар бас хамгаалалтын ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа юм да. Тэгээд түрүүн хэлсэн нөгөө шууд болон шууд бус нөлөөллөө тодорхойлоод одоо шууд нөлөөлөх юм бол одоо тэр амьдрах орчин нүүдэл хөдөлгөөнд нөлөөсөн нөлөөл байж болно. Зам, шугамд бүтцээс хамаарсан. За шууд бус нь гэхэд одоо Хамбогдын хүн амын тоотлогоо бас оюутлын үйл ажиллагаатай холбоотойгоор өсөх магадaltaй. Ингэж өссөнөөрөө тухайн бус нутагдах хууль бус ан нэмэгдэх аль эсвэл тухайн бус нутагдах хөдөлгөөн нэмэгдснээрээ амьтдын дэд бүтцээс дайжих тэр байдал нь бас нэмэгдэх юм шууд бус эрсдэлтэй байж магадгүй гэж тооцоолоод тэгээ эдгээр нөлөөллүүдээ бууруулах арга хэмжээ нөлөөллүүд нь одоо хэр байна бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр байна гэдгийг тооцоолох мониторингуудын арга хэмжээ явьж байгаа. За үүний нэг жишээ бол сансрын дамжуулагчтай үзүүлж ашиглаад хулан харьцуултын нүүдэл хөдөлгөөнийг тодорхойлж байгаа. 2 жил болгоомд тодорхой тооны хулан харьцуулт нэгээд зүгээд хаагуур нүүдэлж гин улирлын чанартай нүүдэл хөдөлгөөн хэр байна. Тэгээд дэд бүтцээс хэр дайжж гин одоо энэ ялангуяа шугам дэд бүтцүүд одоо ойлгоогоос гашуун сгуут руу явсан автозам за 5-7 автозам төмөр зам тий эдгээр дэд бүтцүүдэд хэрэг нөлөөнд орж гин гэх мэт судалгаануудыг хэрэгжүүлээд за ямар менежментийн арга хэмжээ авах шаардлагатай байна вэ? Нөлөөл үнэхээр байна уугүй юу гэх мэт ийм судалгааны ажлуудыг хийгээ явж байна. Дээрээс нь яг нүүдэл хөдөлгөөнд хамгийн их нөлөөлж байгаа тэр нөлөөллүүд юу байна? Одоо байгаль орчных байна уу? Хүний нөлөөлөл байна уу? Ус цэгүүд рүү их голчлон явж нүүдэлж гин үү те? Аль эсвэл ургамлаад байгаа нүүдэлж гин үү? Унаглах үедээ ч юм уу төрлөх үедээ хаашаа явж гин гэх мэт ийм нөлөөллүүдийг бол ингээд сансрын дамжуулагчтай үзүүлж ашиглаад судалж байгаа. Дээрээс нь түрүү ярьсан за ингээд оюутлын нөлөөллөөс болоод Хамбогд орчмын хүн амын тоотлого өсөд хэрвээ хууль бус ангийн тоотлого нэмэгдэж гин үгүй юу?
гэдэг бас судалгаа хийж байгаа. Одоо байгаль зэрлэг амттай хамгаалах нийгэмлэг өмнө говийн байгаль орчны газар бусад хууль эрх зүйн байгууллагуудтай хамтраад ийм хөдөлгөөнд эргүүл үүсгээд тэгээд бас тэр одоо өмнө говийн байгаль хамгаалагч нарын чадварыг сайжруулах тэдгээрийн одоо ажлынхын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх гэх мэт иймэрхүү бас төслүүд ингээ хэрэгжүүлж явж байгаа. Тэгэхээр энэ төслүүд маань бидний түрүүнд дурдсан нөлөөллийг бууруулах аль эсвэл одоо нөлөөллийг тодорхойлох бол туслах юм байна. Ер нь хулан хар сүлт гэснээс яг энэ хулан хар сүлт байгаа энэ голч хүмүүстнүүд хамгийн их тулгамдж байгаа асуудал нь яг юу байдаг юм бол? За хулгай гэдэг чинь гэх мэтлэн таадын мониторинг хийж явах явцад ажиглагдсан өөрчлөлтүүд тэднэр байгаа юу? Тийм. Хэд хэдэн нөлөөллүүд бол одоо тархалт нүүдэл хөдөлгөөнд чум тоотлогоонд нь бас багталтай гэж үзэж байгаа нөлөөлөх. Гэхдээ сүүлийн одоо бид нар бол 2 жил тутамд нэг удаа газрын тоотлого явуулдаг. Тэгээ ингээд сүүлийн хэд хэдэн 2021 онд хийлээ, 19 онд хийлээ, тэрний өмнө 15 онд хийсэн. За тэгээ 14, 13 онд ингээд хийсэн. Тэгэхэд бол тогтмол хулгай хар сүлтийн тоотлого бол өссөн үр дүн гарсан. За 2021 оны тоолгоо үр дүнгээр бол 19 оноос хойш бол хулангийн тоотлого 10% 10 орчим хувиар өссөн байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр тоотлогын хувьд бол бас арай гайгүй доктортой ингээд өсөж байгаа болов уу гэсэн ийм тавг байгаа. За нүүдэл хөдөлгөөний хувьд бол мэдээж энэ шугамд дэд бүтцүүд бол ихээр нөлөөлдөг. Ялангуяа энэ зам, автозам болон төмөр зам бол одоо жишээ нь хамгийн том нүдэн дээр харагддаг нөлөө бол энэ Улаанбаатар Бээжин холбосон төмөр зам байна тий. Одоо дорнгой. Тэр 1950-ад онд анх баригдал. Тэгэл хулангийн нүүдэл хөдөлгөөн бол төмөр замын зүүн тийш бол 100% зарлагдаад. Тэгээд тэрнээс хойш төмөр замын зүүн талд бол хулан байхгүй болсон. Одоо зөвхөн баруун талаар тархсан. За тэгээд хар сүлт цагаан зээрийн хувьд бол нөгөө төмөр зам байна, нөгөө хоёр талаар өргөс тортой. Өргөс тортой учраас нөгөө амтчин дээгүүр нь харих юм уу, доогуур нь шургах явцтай бол маш ихээр тэнд энддэг. Одоо өргөгдөж ч юм уу доогуур нь шургах гэж хагаад тэнцэнэ ингээ гацдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар их энддэг. Иймэрхүү сөрөг нөлөөллүүд айгүй их байдаг. Тэгэхээр шугамд дэд бүтц мэдээж Монгол Улсын эдийн засгт бол тодорхой хэмжээгээр ашигтай. Гэхдээ бас менежмент сайтаагаар одоо байгальтаа эргээд ямар хэмжээгээр нөлөөлөх вэ? Тэр нөлөөллийг яаж бууруулах вэ гэдэг арга хэмжээг өөрчлөн тооцоолж бийжил одоо тэр ашиг нь бас 100% хүртэх юм болоо гэж боддог. За бид нар бол бас энэ нөгөө хулангийн нүүдэл хөдөлгөөнд нөлөө үзүүлж магадгүйгээд дүүцүүлэн хамгааллын бас нэг хэрэгжүүлдэг хөтөлбөр маань Улаанбаатар Бээжин төмөр замыг холбосон. Энэ Улаанбаатар Бээжин холбосон төмөр замыг дагуух торон хашааг бол хэсэгчлэн аваад хулан болон хар сүлт цагаан зээрэнд одоо ингээд чөлөөтэйгээр тэр төмөр замыг нэвтрэх боломжийг олох юм төсөл хэрэгжүүлж байгаа. 2019 оноос хойш ингээд амжилттай хэрэгжүүлсэн. Тэгээ ингээд яг амжилттайгаар амтд гарч ийнү гэдгийг судлахын тулд автомат камер маш олон тооны автомат камерыг бол хоёр талд нь суурилуулсан байгаа. Яг тэр арган дээр гарцсан дээр. Тэгэхэд бол жил хүрэхгүй хугацаанд бол маш олон тооны хар сүлт, маш олон тооны цагаан зэр бол тэр гармаар гарч байгаа. Дээрээс нь 2021 оны 3 сард санагч чинь нэг хулан бол тэр гармаар зүүн тишээ гарсан төмөр зам руу. Тэгээ энэ бол 1950 оноос хойш 70 жилийн дараа анх удаа хулан өмнө тэр төмөр замын зүүн талд байсан амьдрах орчинтой ингэж гарч байгаа юм сайхан түүхэн үйл явдал болсон. Тэгээ энэ үйл ажиллагаа бол одоо зөвхөн Монгол орнд үдээгүй олон улсын байгаль хамгаалагч байгууллагууд энэ олон улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг конвенц байгууллагууд бол маш ихээр сайшааж тэгээ сая тод жишээ нь гэхэд 21 оны сүүлд бол нөгөө нүүдэлтэг зүйлүүдийг хамгаалах конвенцийн
нэг хэсэг болох нөгөө юу болдог ч тийм CBD буюу биологийн янз байдлыг хамгаалах тийм том хурал болсон олон улсын талуудын тэр хурал дээр бол шилдэг 100 төслийн нэгээр бол шалгарсан. Олон улсын байгаль хамгааллын шилдэг 100 төслийн нэгээр ингээд Монголын хэрэгжүүлсэн төсөл маш шалгарсан. Тэгэхээр иймэрхүү бас үйл ажиллагаануудыг ингээд хэрэгжүүлэх нь ямар их тухайн амьтанда эргээр нөлөөж болох вэ гэдэг бол бас нэг тод жишээ болж байгаа. За жаа мега би эндээс нэг юм сонирхол асуух гэсэн. Тэр чинь одоо юу байгаа штэ энэ Улаанбаатар Бээжингийн холбосын төмөр зам чинь маш хэдэн зуун километрээр үргэлжилж байгаа штэ. Тэгэхээр хэсэгчлээ та бүхэн нөгөө торуудыг авсан гэдэг чинь энэ яг амтан яг тэрүүгээр яг яаж гарна гэдгийг мэдэж авсан бай та. Эсвэл зүгээр одоо энэ хэсгээр амтан гарч магадгүй гэсэн юм уу? Эсвэл та судалгаа хийж агаад магадлал өндөртэй газар гэж тооцоож тэр хэсгийн торыг авсан уу? Эсвэл тэр газар ер нь хүн малын хөл баг байдаг гэж бодоод одоо торыг нь авсан юм уу? Энэ талаасаа жоохон бас мэдээлэл өгөөч. Маш сайхан асуулт байна. Тий, яг зөв. Мэдээж бол шууд очиод таамгаар за энэгээр гарах байх гэдээ бол аваагүй. Тэгэхээр энэ одоо төмөр замын нөлөөллийн судалгаа бол маш олон жилийн, бараг 20 жилийн ийм одоо судалгаа шинжилгээний ажил бол явсан. Одоо Монгол Улсын шинжилгээ ухааны актив биологийн хүрээлэн ба шүү дээ. Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар за одоо байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бус төрийн байгууллагууд одоо байгаль зэрлэгийн хамгаалах нийгэмлэг гэх мэт судлаач нарын хамтарсан олон жилийн судалгааны үр дүн. Дээрээс нь түрүүн миний дурдсан сансрын дамжуулагчтай хөзөвч ашиглаад хулан харьцуултын нүүдэл хөдөлгөөнийг тодорхойлж байгаа. Энэ судалгааныхаа бас үр дүн дээр за хулан яг энэ төмөр замын аль хэсэг рүү ойртоод байна. Аль хэсгээр нь гарах магадлал өндөр байна. Гэт энэ бүх судалгаан дээр үндэслээд хид хідэн цэгүүдийг бол ингээд санал болгож байгаа. За энэ цэгүүдээр л ер нь гарах магадлал өндөртэй байна да. Тэрэн дээр нь таны түрүүнд дурдсан одоо дид бүтэц багтай, мал амтан багтай, одоо малчтай айл багтай тэр цэгүүдийг ингээд оруулаад тэгээ нөгөө төмөр замынхаа компанид ингээд санал болгож. За энэ цэгүүдээр л ингээд гарам байгуулах боломжтой байна да. Торыг буулгах боломжтой байна. Тэгээ зарим газар бол 500 м, зарим газар нь 700 м, зарим газар нь 200 300 м ингээд тор авах санал өгсөн. Тэгээ тэр саналуудыг маань төмөр замын Улаанбаатар төмөр зам компанид харж агаад за энэ бид нар чинь бараг 20 гаруй бараг 30 цэг ингээд санал болгож байгаа. Одоо сайн шандаас урагшаага. Одоо хулан харьцуултын мэд харахад ихэнх бүснүүдийг бол сайн шандаас урагшаагаал байгандаа хөвчлээ. Тэгээ ингээд санал болгоход бол харж байгаа. За энэ дээр бол ингээд өндөрлөг газар ч юм уу те эсвэл эргэлттэй газар учраас ингээд одоо харагдач муутай тийм учраас гаран байгуулалт болохгүй хаа галт тэрэг маань ингээд огцом зогсох баталтай. За энэ дээр айл амт их учраас угаасаа байгуулсан ч гэсэн мал их гараад нөгөө галт тэрэгнтэй аюултай эсвэл нөгөө амтан маань ингээд гарах боломжгүй хаа гэд хассаар 3 цэг санал болгосон бид нарт. Тэгээд тухайн 3 цэгийнхаа боломжтой яг шууд үйл ажиллагаа явуулах боломжтой 2 цэг дээр нь бол гаран байгуулсан 2 талынх нь өргөс торыг аваад нэгэнд нь 700 м, нэгэнд нь 500 м ингээд нийтдээ 1.2 км-ийн гарныг бол байгуулсан. Тэгэхээр байгуулсан гармуудын байршил нь бол маш олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн дээр үндэслсэн ийм газрууд байна. Тэгснээрээ дөнгөж тор авсныхын дараа шууд амьтад гараад ингээд үр дүн шууд харагдаад эхэлж байгаа байхгүй. Маш сайн судалгаа, сайн мэдээлэл, суур мэдээлэл сайтай учраас тэ маш олон жилийн хөдөлмөр орсон учраас одоо үр дүнний мурдан гарах боломжтой байна гэдэг чинь. За одоо юун дээрээс ингээд одоо та явагдیں۔ Тэ оюутлах төслийн одоо биологийн янз байдал тал төлөө үзүүлж байгаа энэ ажлуудын талаас тавьж байгаа бас зарим мэдээллийг авлаа. Тэгээд өөрөөс чинь бас нэг асуулт асууя гэж утсан. Энэ яг энэ хууль эрх зүйн талаасаа Монгол орчин тийм байгаль орчны энэ хууль эрх зүйн талаасаа ингээд тэ
одоо засаж сайжруулах ч гэдэг юм уу, эсвэл та бүгдийг ажиллаа хийж явах чинь ойлгомжгүй байдаг ч гэдэг юм уу, эсвэл тийм төөрөгдүүлсэн юм зүйл заалтууд байдгүй, энийг нэг өөрчилчихсэн гэсэн тийм таны өөрөө ч яг мэрэгжилтний хувьд тийм ингээд ботороо бодож явдаг санал байвал бас хуваалцаач гэж хүсэж байна. Тий, түрүүн хоёлаа дурдлаа тийм дүүцүүлэн хамгаалал гэдэг энэ ойлголтыг л нэг тийш нь болгох шаардлагатай. Одоо жишээ нь манайх бол ойдлогоо дүүцүүлэн хамгааллынхаа төлөвлөгөөг бол 2012 онд баталсан. Тэгэхэд яг Монгол улсын дүүцүүлэн хамгааллын журам маань миний санджаагаар 15 онд батлагдсан санагдаж байна тий. 14 онд тий. Тэгэхээр дөрвөн журам батлагдахаас өмнө бид нар нөгөө өөрсдийнхөө яг тийм бол үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хүлээсэн хариуцлага байгаа тий. Тэгэхээр дүүцүүлэн хамгааллын төлөвлөгөөгөө батлаад хамгааллын арга хэмжээнүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай байсан учраас ингээд урьдчилан батлаад ингээд явсан. Тэгэхээр тэгээ батлаад ингээд 4-5 төсөл төлөвлөлөөд ингээд үйл ажиллагаа явуулахаар Монголын журамтай ихэнх нийцдэг тий. Одоо бид жишээ нь түрүүнд дурдсан зүйлийг зүйлээр хамгаалах, зүйлийг өөр зүйлээр хамгаалах, одоо менежментийг дүүцүүлэх гэдэг ч юм. Ийм аргачлалууд нь ерөөсөө одоогийн барьж байгаа Монгол улсын аргачлалт бол байдгүй. Монгол улсын аргачлал нь бол газрыг газраар хамгаалах тий. Газрыг газар дүүцүүлэх аргачлал учраас бас жаахан учир дутагдaltaй байдаг болов. Тэгэхээр манай нөгөө дүүцүүлэн хамгааллуудыг тооцдгоо ч юм уу эсвэл ойлгохдгоо хүндрэлүүд гардаг. Тэгэхээр энэ байдлыг л одоо цэгцэлж төрийн байгууллагуудын аж ахуйн нэгжүүд нэг ойлголттой болж ижил тий үр дүнтэй ажиллах юм болов гэж боддог. Энэ дээр жоох асуудалтай байдаг. За нөгөөх нь юу гэхээр суур судалгааны ажил ер нь энэ тэнд бас их дутмаг байт юм байна. Яг ингээд уурхайн үйл ажиллагаа эхлээд за нөлөөллөө судлаа. Өмнө нь ямар байсан, одоо ямар болж байна гэдээ харахаар тэр мэдээ дата дутмаг байдаг тий. Тэгэхээр нөгөө судалгаа ихээр хийдэг. Суур судалгааг бол бас 1-2 жилийн датагаар бас шууд суур судалгаа хийж болохгүй учраас дор хаясны 3-5 жилийн судалгаа юм. Тэгэхэд аль хэдийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Нөлөөлөл нь магадгүй эхэлсэн. Тэгээд нөгөөдхийгөө ингээд суур судалгаа гэдэг яваад идэх газрууд байдаг. Тэгэхээр тэр суур судалгаа бас маш нарийн сайн хийх урт хугацааны тийм суур судалгаа шаардлагатай юм шиг санагдав. За дээрэс нь байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа болоод энэ аж ахуйн нэгж байгууллагууд хооронд дээрэс нь төрийн байгууллагуудын хоорондын ойлголцол хамтын ажиллагаа бас уялдаа тутмын шиг санагддаг. За хамгийн тод жишээ гэхэд одоо энэ төмөр замын Улаанбаатар Бээжингийн төмөр замын нөлөөллийг бууруулах гэдэг ийм арга хэмжээ авч байна. Ингээд гаран байгуулж байна гэдэг тий. Ингээд олон жил явсаар ингээд 19 онд дөнгөж төсөл нь хэрэгжээд явж итэл одоо Зүүнбаянгаас дахиад төмөр зам бариад явж байна тий. Тэгээ нөгөө төмөр замд зарим газараа туран хашаатай ч юм, зарим газараа гарц гарам муутай, стандартын дагуу бус. Тэгээ яг холонгийнхаа цөм амьдрах орчноор ингээд дайраад явсан гэх мэт иймэрхүү тохиолдлууд ингээд нэг талд нь хамгаалах гад нөлөөллийн бууруулах гад ижил дахиад нөгөө талд нь ингээд шинээр юм байгуулад нөлөөлөл нэмээд иддэг. За ойдлохоо гашуун сухатын хоорондын бажмал тээврийн авцам дээр бас нөлөөллөө судлаад үүл одоо нөлөөллөө бууруулах гад байгаль хамгааллын арга хэмжээнд авч итл яг хажууханд нь хэдхэн километрийн зайтай 5-7 одоо зам байна тий. Зарим ачаалттай үед ямар урцгуу үүсдэг лээ. Тэгээд ийм нөлөөлөл байдаг. Тэгэхээр энэ болгоны ингээд бүсийн хэмжээнд авч хэлэлцээд хамгааллын ажил төлөвлөлтийн ажлыг бүсийн хэмжээнд л хийгээд тэг аж ахуйн нэгж байгууллагууд нь ч оролцоод төрийнх нь ч оролцоод орон нутгийнх нь ч оролцоод хоорондоо ингээд нэг ширээний ард суугаад одоо боломжтой байгууллагууд нь датагаа хуваалцаад тий. Одоо жишээ нь манайх гэхэд тэр олон жилийн нүүдэл хөдөлгөөний дата байна. Хаагур ялангуяа тэр галбын гоо үний говор хулан харсуулт хаагур ямар үед нүүдэлтгүй бүх мэдээлэл байна. Тэрийг хуваалцаад за энэ бол ингээд цөм нутгийн юм байна. За энэ үржлийнхээ үед дээшээ явт юм байна. За унгалж явах үед дээшээ явдаг учраас энэ хэмзэг газар юм байна. За энэ хоёр
төм амьдрах орчны холбосон коридорны нэг байна. Тийм учраас энэ дондор нэгэд тасалж болохгүй юм байна шүү. Гэх мэт ингээ юмнуудыгаа хамтдаа ярьж суугаад төлөвлөлт хийх юм бол нэгэнт хийгээд хөрөнгө мөнгө цаг хугацаа зарсныхаа дараа нөлөөлөл байна. За нөлөөлөө бууруулъя гэдэг дахиад нөлөөллийг бууруулах байгаль хамгааллын арга хэмжээ явуулаад дахиад хөрөнгө цаг хугацаа зарж ирснаас эхлээл төлөвлөлт цайтай явуучих юм бол ингээд цаашдаа ч гэсэн хөрөнгө цаг хугацаа хэмнэх ийм боломжтой болов гэж харагдаад байна. Харин тийм би бас Сенат тамтаа санал нэг бидний тэг нэг алдаа дутагдлаас байх шиг тий зөв төлөвлөхгүй байгаа юм шиг санагдаад л хэдийн тий эсвэл тэр төлөвлөгөөний хэсэг дээр нэг жоохон ач холбогдол өгөхгүй сайн ажлын бол одоо баг ажлын 50% нь баг сайн төлөвлөгөө штэ. За ингээд хууль эрх зүйч гэдэг юм уу тий ажлын уялдаа талаасаа ингээд тандаа иймэрхүү саналууд хэллээ. За маш их баярлалаа. Та хоёрын бас цаг бас нэлээд явцсан байна. Дуусгах чинь. Тэгээд сүүлийн нэг асуулт байна. Энийг танаас асууж үз. Яг та ганц яг энэ оюутлогын төсөл гэлтгөө энэ зүрийн байгаль орчны салбарт ажилладаг биологч хүнийхээ хувьд одоо нэг бас засаж сайжруулахын сан гэж бодож явдаг зүйл байвал бас бидэнтэй хуваалцчаа байгаль орчны Монголын байгаль орчны гэх юм уу? Яг хувь хүний зүгээс харахад бол боловсон өвчин маань бас жоохон дутмаг юм уу гэж бол анзаардаг. За одоо жишээ нь шинээр сургуульд орж байгаа залуучууд ч юм уу те дараа үеийн боловсон өвчин маань бэлтгэгдэх тэр процесс их удаашралтай дутмаг юм шиг санагдав. Одоо хүүхдүүд би бас өөрөө ингээд мэргэжлээ сурталчлах ажлыг хийж явдаг л та. Тэгээ явж хахад 10 жилийн төгсөх ангийн ч юм уу эсвэл одоо 9 10 дугаар ангийн хүүхдүүдтэй уулзахаар уг нэг сонирхтой. Байгаль орчин, амьтан хамгаал, уран хамгаалалтын экологи ингээл сонирхно. Тэгээд яг ингээд мэргэжлээ сонгох процесс нь болохоор нөгөө аав ээжийн нөлөө их урдаг. Тэгээд орохороо дандаа нэг их хүчлэлтэй нөгөө мөнгө их олдог тийм мэргэжил сонгохыг зөвлөдөг юм шиг. Тэгээд хууль эдийн засаг олон улсын судлал ч юм уу. Тэгээ яг нөгөө байгаль хамгааллын чиглэлээр сонгох хүмүүсийн тоо асар их буурсан. Тэгээд энэ тал дээр их хэмзгэлж автыг. Тэгээ мөсийн сургуулийн багш нар ч гэсэн ингээл асуухаар их багасч байна одоо хүүхд шинээр орж ирж байгаа хүүхдүүд багасч байна. Тэгэхээр яг хэд хэдэн бас нөлөө байгаа хөлтэй нэгдүгээр хамгийн том нөлөө бол одоо байгаль орчны салбар бол бас цалингийн хувьд бас бага байдаг те. Яг энэ болж байна. Ингээд судалгаа шинжилгээний ажлууд бол бас их цалин багтай байдаг учраас сонголт их бага байдаг юм шиг. Дээрээс нь хөдөө орон нутгаар их ажилтдаг их явдал ихтэй те. Тийм учраас бас ингээд сонгох юм бага байдаг. Гэх мэт юм нөлөөлөд гэдэг хэлтэй. Тэгэхээр одоо энэ дээр төр засгаас ч юм уу те сургуулиуд ч юм уу бодлогоор дэмжиж тэгээ тэр одоо сонирхож байгаа хүүхдүүдийн сонирхлын цааш нь бүр хөгжүүлээд яг мэргэжил сурталчлах ч юм уу те ингээд иймэрхүү юмнуудыг л их сайн хийх ёстой болов уу гэж бодъё. Одоо би өөрөө бол бас их багасаа 6-7 настайгаас эхлээл аавыгаа дагаад хөдөө яваалаа гэж судалгаа шинжилгээнийх нь ажилд оролцоод ингээд жил болгон шахуу явдаг байсан. Яг өөрөө ингээд газар дээр нь яваад амтнаа хараад байглаа хараад явахаар хайрлах сэтгэл бол ягаагүй төрдөг байхгүй. Тэгэл би бүр багасаа би яг ийм байгаль хамгаалагч ялангуяа амтан хамгаалдаг судалдаг хүн болъё гэдэг жисэн. Тэгэхээр би юу гэж боддог вэхээр энэ хүүхдүүдийг бас яг газар дээр нь ингээд харуулаад мэдрүүлээд одоо жишээ нь яг судлаач хүн ямар ажил хийдэг амтны судлаач хүн гэхээр яг юу хийдэг те. Тэр амтны нь одоо хүрээлэн нэвтрүүлэг адуу гэдэг нэг төсөл хэрэгжүүлээ явж байсан шүү дээ. Тэгээд ихтэй нэг гудамжинд явж байгаа хүмүүсээс асууадсан 4 адууны авгийн 4 амтны зургийг харуулаад хулан гэрээ адуу тах илжиг дүрийг харуулаад за аль нь хулан бай аль нь тах вэ энэ нь юу вэ гэдэг асуу. Тэгэхэд бас л хүүхдүүд ч юм уу те гудамжинд явж байгаа хүмүүс мэдэхгүй байсан. Тэгэхээр тэр амтны бас ингээ газар дээр нь харуулаа ч юм уу те. Тэгээд ингээд одоо биологи хичээлийн хөтөлбөрт оруулдаг ч юм уу нэг удаа ингээд ийм хээрийн судалгаанд явдаг ч юм уу те бүр ингээ багаас нь
Тэгээд хайрлах сэтгэлийн төрүүлээд ингээд дэмжиж явах юм бол илүү хүүхдүүд сонирхох юм болов гэснээрээ бас дараагийн хойч үедээ илүү бэлдээ те. Ингээд хүний нөөц бүрдүүлэх боломжтой болов гэж боддоо шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ судлаа шинжилгээнийхээ ажил одоо төр засгаас нь илүү анхаарал хандуулдаг юм уу? Одоо юу гэдэг ямар одоо шинжлэх ухаан гэдэг чинь ямар хэрэгтэй те? Ямар ингээд өөрсдөд нь ямар ашигтай вэ? Энэ экосистем чинь ямар юм уялдаа холбоотой зөвхөн нэг хэсгийг нь салгаж аваад бол ямар ч дэмэр байхгүй ингээд цогцоороо байснараа ямар ашигтай вэ? Тэгээ эргээд хүн төрөлхтөнд ямар ашигтай вэ гэдгийг ингээд ойлгуулад ингээд хөгжүүлээд явах юм бол илүү үр дүнтэй болов гэж бодъё. Тэгэхээр одоо би бол тийш бодсон миний үеч ч юм уу эсвэл миний өмнөх үеийн хүмүүстэй ингээд ажиллаад явах гэхээр бол нэг тэгж одоо бол бодол санааг нь өөрчлөхөд бас хэцүү шүү дээ. Яг эдийн засгийн тогтсон үзэл бодолтой болсон. Тэгэхээр илүү энэ хүүхдүүд рүү хандаж экологийн боловсрол, байгаль хамгааллын боловсролыг олох ёстой болов. Одоо энэ хүүхдүүд чинь дөнгөж мэрэгчлээ сонгохгүй те ингээд сонголтоо хийх гээд явж байгаа хүмүүст нь нөлөөлөх болов гэж бодъё. Тэгэхээр одоо хүмүүсийг байгаль хамгаалагч нар, судлаач нараа бас их уриалдаж та нар өөртөөхөө мэрэгчлийг ингээд сайн танилцуулж байгаарэ, их сайн сурталчилж байгаарэ. Дадлагын оюутнууд юм уу эсвэл 10 жилийн хүүхдүүдийг бас ингээд судлаа шинжилгээнийхээ ажилд оролцуулж байгаарэ. Гадаадууд бол айгүй их авч явдаг юм билээ шүү дээ. Одоо Америкч ингээд судалгааныхаа ажилд тэгээ дадлагчч оюутан ч юм уу дадлагчч 10 жилийн хүүхд ч юм ингээд сурагч аваа явчихдаг. Тэгээ зааж өгдөг. Тиймэрхүү юмнуудыг хийх хэрэгтэй болов уу гэж боддоо шүү дээ. Зөв. Ерөнхийдөө тантаа санал нэг байна. Бид нэр яг байгаль орчин залуу үе рүүгээ хандсан байгаль орчны талаар боловсрол олгох, мэдээлэл өгөх юм контентууд юм маш хангалттай байна те. Бага ангид байхад чинь бид нар юу ядгүйсэн шүү дээ. Хээрийн экскурс эднэр хийн эдэр гээл нэг багш маань төмөн бодисын багш эднэр гээл бага ангийн багш нь дагуулаад эднэр яваал навч үлгүүлээл жоохон юунес би чинь яг хот төсөөгөл дээ жагуудаа өс. Тэгэхээр ч маш ойрхон нэг хоол алхалгүйгээр шууд хэрэглэгчдэг боломжтой байдаг. Иймэрхүү нөгөө нэг яг ингээд хурж мэдэрдэг юм үйл ажиллагаанууд их багассан юм шиг санагдаад байдаг л та. Яг өнөө цагт бол тэгээ одоо жишээ нь ядглаа ганц биологч биш одоо ганц байгаль орчны биш. Тэгэхээр энэ байгалийн шинжлэх ухааны хичээлүүд бүгд дандаа туршлага, хүрэх, мэдрэх ингэж нөгөө тухайн хүүхэд маань тухайн тэр шинжлэх ухааны хайртай болдог тий. Хийм бол дан туршилч гэдэг юм уу юу гэдэг. Тийм үдлэх хэрэгтэй юм шиг санагдана. Тэгээд яг хуу өөр олон асуудлууд байна л да. Тийм ээ. Одоо яг ажил мэргэжилтэй холбоотой гэх юм бол за яг оюутлоготой холбоотой гэж одоо нэг гомдол мэдүүлэх юм те. Тиймэрхүү юм ярихад бол магадгүй ч одоо түрүүсээ олон янзын хууль дүрм журм стандартуудыг дагаж мөрддөг ажилтдаг гэл. Тэр болгон чи шалгалттай. За энэ стандартын энэ ISO стандарт энэ дүрм журмын ч юм уу те ингээд аудит одоо дотоодын гадаадын ингээл маш олон одоо төр засгаач юм ингээл шалгалтууд ирдэг. Тэгээ ихэнх нь давхудсан ч юм уу элдэ холбоогүй хоорондоо. Тэгэл ялангуяа төрийн шалгалтууд. Тэгэхээр би боддоо шүү дээ энэ болгоны ингээд хоорондоо нэгтгээ ч юм уу аль эсвэл нэг нэгнээсээ мэдээлэл хуваалцаач хуваалцдаг. Тий. Одоо жишээ өнгөрсөн 21 оны жишээ гэхэд л манай дээр 26-27 шалгалт ирсэн байхгүй нийтдээ. Тэгээ бодгоор чи ингээд бараг сард 2-3 удаа. Тэгээ тэр болгон чи зүгээр ирээд үзээ байхгүй шүү дээ. Юм удаа биелдэн. Энд чи нөгөө 20 гэдэг нь зөвхөн одоо таны ажилтай холбоотой ажил дээр үү эсвэл бүр нийт төслийн хэмжээнд үү? Зөвхөн байгаль орчны хэлтэй. Зөвхөн байгаль орчин дээр тий. Тэгэхээр чинь маш олон хэлэлцэл байгаа шүү дээ энэ дээр чинь. Тий, ойлгоод өгч маш олон тэр болгон дээр ч олон шалгалтууд очиж бас тий. Тийм ээ. Тэгэхээр энэ бол бас их хариуцлагатай ажилтны бас нэг тод жишээ авахтай олон шалгалтууд очиод тий. Тэр болгон чинь ингээл юу одоо олон төрөл бүрийн юмнууд асууж байгаа ш төрөл бүрийн юмнууд яа. Тэгэл тэр болгож бүх юмаа бэлдэн. Тэгээд түрүүний бас миний ярьсан бүх судлаа шинжилгээний ажлууд дүүжүүлэн хамгааллын
тэг хөтөлбөрүүд энэ болгон бас нээлттэй өгдөн шүү дээ бүх арт иргэдэд нээлттэй нөгөө өвтцгийн мэн гэдэг ойдлогоо хаяг байдаг те. Тэр хаяг дээр бол жил бүрийн судалгаа одоо үр дүн арга зүй ямар байгууллагатай ямар судалгаа хамтарч хийсэн. Тэгээ гарсан үр дүн дээрээ үндэслээд байгаль хамгааллын арга ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн те сайжруулсан гэдэг бүх юм нээлттэй байгаа. Тэгээд бас аудит шалгалтуудын үр дүнгүйч гэсэн тайлангууч гэсэн бүгд нээлттэй байдаг. Тэгэхээр нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бас тэндээс ороод авчиж болно хүмүүс. За маш их баярлалаа Мига. Цаг цаваа гаргаж бас сонирхолтой бүгд бас товч мэдээлэл өгсөнд. За тэгээд манай өнөөдрийн ярилцлага энэ түрээд өндөрлж байна. За маш их баярлалаа. Таны дараагийн ажил хөдөлмөр чинь бас өндөр амжилт хүсье. За тэгээд подкастт орж оруулсан танд бас маш их баярлалаа. Тэгээд Монголын байгаль хамгаалагч нар маш олон болох болтой л гэж өрөөе дөө. За баярлалаа. За баярлалаа сонсогчдоо. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяр таа.